Үүнийг ярихад ичмээрч гэсэн нэг хэсэг миний амьдрал үнэнхүү новшийн ганцаардмал байсан юм. Ямар сайндаа л Craigslist-ийн Men Seeking Women хэсгээс нэг шөнийн явдал хайгаад сууж байхав. Би тэр үед 28 настай байсан. Мэдээж тавигдсан постуудын ихэнх нь хуурамч гэмээр эсвэл бүдүүн заваан за ерөнхийдөө холхон баймаар эмэгтэйчүүдийн зурагтай байлаа. Гэхдээ нэг зам нь бусдаасаа ондоо байв. Хүрэн үстэй дажгүй царайлаг хүүхний зурагтай пост байх бөгөөд тайлбар дээр нь 26 настай эмэгтэй түргэн хугацааны додон харьцаа хайж байна. Дурлацсахгүй, үерхэхгүй, зүгээр л нэг шөнийн явдал гэжээ. Гол нь энэхүү зар дээр ямар нэг солиотой халуухан хүүхний зураг биш, энгийн байдаг л гэхдээ боломжийн төрхтэй бүсгүй зураг байсан нь энэ бүхнийг улам бодтой үнэмшмээр санагдуулж байлаа. Зарын доод хэсэгт утасны дугаар үлдээсэн байсан ба би тэрэн рүү мессеж явуултал iMessage дээр мань синхэр тэмдэг гарч ирсэн тул түүнийг бас iPhone барьдаг гэдгийг анзаарав. Хэдэн секундын дараа тэр хариу бичиж байгаа бололтой дундаа 3 зэгтэй жижиг саарл тэмдэг дэлгэцэн дээр гарч ирлээ. "Хай, намайг Jenny гэдэг. Гэхдээ Jenny гэж дуудаж болно" гэж байх юм. Би хэсэг хугацаанд түүнтэй мессеж бичлсэний дараа тэр над руу гэрийн хаягаа явуулав. Машины түлхүүрээ шүүрч аваад гэрээсээ гарах үед надад догтломоор юм шиг, ичмээр юм шиг сонир мэдрэмж төрж байж билээ. Давхисаар хэсэг хугацааны дараа би хотын ядруухан хэсгийн гэрэлтүүлэг мотой мухар гудамжинд дах байшингууд дээр явж очсон. Жаахан эвгүй мэдрэмж төрж эхлэв. Би түүн рүү мессеж илгээж аль байшинд нь байгааг асуулаа. Тэрээр 209 буюу хамгийн захын байшин гэж хариулсан. Заасныхан дагуу мухар гудамжны төгсгөлд байх байшин дээр дөхөөд очтол жижиг тагтнаас тусах гэрэлд 209 гэсэн дугаар үзэгдлээ. Гэхдээ юу гэж худлаа яриад яхав, тэр ёстой ямби байшин харагдсан. Жижигхэн ганцхан давхар гадуур нь өндөр өвс ургасан гэдэл явж өгнө. Гэсэн ч би машинаасаа бууж очиод хаалгыг нь тогчлоо. Хариу байдаггүй. Гар утас маань гинэт чичирхийлэхээр наваад үзтэл Jenny мессеж явуулжээ. "Байшингийн араар тойроод ир" гэсэн байв. "Яагаад?" гэж би асуулаа. Тэрээр хариу бичиж байгаа гэлтхэн дэлгэцэн дээр 3 зэгтэй саарл тэмдэг гарч ирж байж байснаа буцаад алга болчихов. Түүний юм бичгийг нь хүлээж хэсэг байсан боловч хариу ирсэнгүй. Би ёстой арчаагүй аргаа барсан дурны хонгой царайлж хаад дими гэдгийг нь мэдсээр байж модон хашааны хаалгыг хонгойлгон байшингийн арлуу зүглэж эхлэв. Удаанаар алхалсаар тэнд явж очиод олж харсан зүйлээсээ болж миний дотор арцайгаад л явчихсан. Харанхуй байшингийн дээврийн өрөөний цонхны цаана хин нэгэн зогсчихсан над руу ширтээд байж байсан бөгөөд намайг өөрлөнд харангуут тэндээс холдож хөшгөө хааж өргсөн юм. Саяных Jenny юм байх та гэж бодоод байж байтал гар ус маань дахин чичирхийллээ. "Одоохон гараад очлоо, өвсөө санаадах" гэсэн мессеж иржээ. Жил гарангийн хугацаанд анх удаа эмэгтэй хүнтэй уулзах гэж байгаа болохоор тэгснэ үү? Эсвэл нөхцөл байдал нэг л эвгүй сонирн байсан болохоор тэгснэ үү? Бүү мэд. Ямар тач би салганан чичирч эхлэв. Гинэт хашааны болон хэсгээс мод ч юм уу нэг зүйл хугарах чимээд улдлаа. Би гайхан утасны гэрлээ асаагаад чимээ гарсан тэр хэсэг рүү чиглүүлэн тусгасан биш. Айж зочсондоо зүрх зогсчих шиг л болсон. Хашааны болонд байх модон сарвчны цаанаас хин нэгний гар цохын хөдөлж байх нь тодорхой харагдсан юм. Би утасны гэрлээ унтраагаад хашаанаас чимээгүйхэн гарч машин дээрээ боцож ирсэн. Орж суугаад хаалгаа хаахын өмнө байшингийн зонх ярагдан нэгдэхэн дуулаж галзуу солиотой гэмээр эмэгтэй хүний "Байж бай, битгий яваарэ" гэж чарлах нь сонсогдсон юм. Тэндээс хөдлөн холдож байх үед байшингийн урд хаалга онгойхтой зэрэгцэн тасхийг чимээ чиглэлсэв. Би явсаар ойролцоогоор 5 гудамж өнгөрсний дараа машинаа зогсоогоод хартал дугуй хаагарсан байлаа. Тэд миний машины дугуй руу бууджээ. Би хагархай дугуйтай чихтэй зүтгүүлсээр тэр хавьяас аль болох олцсныхон дараа запас дугуйгаа сойж хийлгэхийн тулд дуулахын засвар үйлчлэгээтэй холбогдсон юм. Засварчин залуу өнөөх хагархай дугуйнд зогдож үлдсэн бууны сумыг олж билээ. Тэрээр миний ярьсанд итгэсэн бөгөөд цагдаад хамтдаа мэдүүлэг өгүүлсэн юм. Өнөөх байшингаас нийт 3 хүнийг олж баривчсны нэг нь үзээрийн мухай эмэгтэй, 2 нь хөдөөний царайтай эрэгтэй байсан. Тэдний бүгдээринг шүүхээр оруулсан бөгөөд юу ч билээ хэрэгүүдэд буруутай гэж тогтоосон юмдаг. Тийм зүйл хийчихэд байшингаас зайлахгүй байгаад байсан гэхээр тэр 3 бас л овоо тэнэг ус байсан бололтой. Миний ээж хойд эцэг 2 фермийн аж ахуй эрхэлдэг байсан юм. 100 тэд шинээр твштэй машин худалдаж авсан тул хуучныгаа зархаар болов. 200 км-ийн зайтай байдаг зэрэгэлдэх бүс нутгийн нэг эмэгтэй машиныг маань сонирхоод сүйд болсон хэдий ч ирж үзэх нь байдгүй голдооч уулзах боломжгүй байгаа талаараа олон тооны шалтгаан тоочсон юм. Ээж маань тийм гинэн нэгэн биш байсан тул тэрхүү эмэгтэй түүнд аль хэдийн сэжигтэй санагдаад эхэлсэн байв.
Харин хойд аав маань бусдад хэд найрсаг ханддаг, хүнд үгүй гэж хэлж чаддаггүй гэмтэнийгэн тул хуучин машинаа ээжээ бариулаад өөрөө шинийгээ жолоодон урд нь күүперлэж авч очоод зарчихъя гэж зүтгсээр зөвшөөрүүлж дөнгөсөн юм. Дими зүйл хийсэн гэдгийг тэнд очингууд мэдэгдэж эхэлсэн билээ. Нөгөө эмэгтэй банкныг үйлхэтэй холбоотой сунжирсан олон юм ярьж хугацааг нь хэдэн өдрийн дараахаар бичиж өгсөн чек өгөөд зогсохгүй машины бичиг баримтыг өөрийнх нь нэрээр шилжүүлж өгөхийг хойд эцгээс мань гуйж говьшсан юм. Ээж аавын урдуур орж машины бичиг баримт болоод төлбөрийн чекний талаар өнөөх эмэгтэйтэй нэлээд ширүүхэн маргаан үүсгэв. Тэгж тэр машины бичиг баримтын нэрийг солилгүй үлдээх тал дээр ялсан ч өнөөх чекний тал дээр ялагдсан юм. Ингээд буцаад гэрлүүгээ 4 цагийн турш давхин ирсэн бөгөөд хэд хоногийн дараа чекэн дээр бичигдсэн өдөр нь банкн дээр яваад очтол ааваас босоод бүх хүний таамаглаж байсанчлан үлдэгдлийг нь аль хэдийн шавхчихсан байх нь тэр. Өнөөх эмэгтэй нэлээд хэд залгуусны эцэс туцсан авч гинэт биен муудсан бөгөөд одоо эмнэлэг твтэж байгаа инээ тэрээгээд бас л сунжирсан баахан юм ярьж гарав. Энэ удаад хойд аав маань ширүүхэн үзгээр шийдсэн бололтой машинаа буцааж авна гэж хэлээд уцаа тасаллаа. Ингээд аав ээж бид гурав тэднийх рүү дахиад 4 цагийн аялалд гарсан бөгөөд эмэгтэй өнөө үлдээсэн машины маань сэлбэг хэд ангийг тончихсан байж магад гэж бодоод ачааны тавцанд машинтай явж очсон юм. Байшингийн хаалгыг тогшсон ч хариу өгсөнгүй. Харин өнөөх машин сарвчанд нь байж байсныг олж тавцанд машин дээрээ ачлаа. Хойд аав маань ээжийг ууралж зохиолсон сэтгэлээ ил гаргахаас найл болох сатааруулах гэж хичээж байсан ч түүнийг ачааны татлах хийгээд завгүй байх хооронд ээж маань цаасан дээр бидэнд төвөг утсанд баярлалаа сайнаа үзэхгүй чи гих маягийн утгатай зүйл бичээд хаалган доогоор нь шургуулж ирсэн юм. Ингээд гэрлүүгээ хөдлөөд ойролцоогоор 15 минут болж байтал утас дуугарсан бөгөөд өнөө эмнэлэг твтэж байх учиртай эмэгтэй харилцуурын цаанаас тачигнаж та нарын хаана амьдртгийг би яг таг мэдэж байгаа та нар ч маш том алдаа хийлээ гэж хэлээд тасалсан юм. 2 хоногийн дараа аав ээж хоёр маань унтлагын өрөөнийх нь цонхруу хин нэгэн авирч бич хэмээн нэр сэрцгээв. Ээж маань аимшигтай чангаар ойлгох дууч ихтэлсэн ба тэр бол миний амьдралд тохиолдсон хамгийн зүрх зүсмээр мөчүүдийн нэг байсан. Өнөө солиотой эмэгтэй гартаа хутга барьчихсан цонхоор орж ирсэн юм. Яаж байгаад ч бүү мэд хойд аав маань түүнийг газарт дарж унгахан хөдөлгөөнгүй болгож дөнгөв. Ингээд дуудлага өгч цагдаа нар ирэхэд тэдэнд болсон бүх явдлыг ярьсан бөгөөд цагдаа нар тэр эмэгтэйг авч явсан. Үйлийн үр гэж байдаг л бололтой. Энэ явдал нэлээд хэдэн жилийн өмнө буюу 2002 онд болсон юм. Craigslist нэгдээд удаагүй байв. Хүмүүс бараг мэдэхгүй байх. Тухайн үед Craigslist одоогийнхоос их ялгаатай байсан бөгөөд ер нь бол бөөний худалдааны вебсайт маягаар эсвэл хүмүүс өөрт нь хэрэгцээгүй болсон хэдий ч өөрөө л бусдад хэрэг болж мэдэх зүйлсээ байршуулдаг газар байлаа. Би тэр жил Craigslist-ээс ямар ч эвдэрлэгүй бүрэн бүтэн саксны шийд, хоккейн хаалга, бас машины спойлер олж авч байсан юм. Өнөө цагт бол тэдгээр зүйлсийг үнгүй аавна гэдэг азан шоусан явдал болох байлгүй. Хүү бид хоёр амьдардаг газрынхаа ойр орчимд бэлтгэл хийж байх зорилгоор хоккейн хаалга хямдхан олоод авч санаатай хайж байсан юм. Гэхдээ энэ нь өмнө дурдсан үнгүй хоккейн хаалга олж авснаас өмнөх үйл явдал л да. Удалгүй нэг зар гараад ирлээ. Ганц хоёр хэрэгэлсэн стандарт хэмжээтэй хоккейн хаалгыг ердөө $50 өгнө гэжээ. Дээр нь шайп болоод баг зэрэг илэгдсэн 2 шиг зохиор дагалдуулна гэсэн байв. Надад тэр зарын зураг нь одоо ч байгаа. Энэ ёстой төгс 8 мэт санагдсан ч эзэн нь манайхаас 100 гаруй километрийн цаана амьдардаг байхаач. Ямар тааш би үлдээсэн дугаарлуун залгаад үзтэл авсан хүний яриа хэвийн сонсогдсон. Нилийн баригл хоолойтой хэдийч тийм ердийн биш зүйл ажиглагдаагүй. Гэхдээ ямар ч сэтгэл хөдлөлгүй санагдаж билээ. Тэрээр надтай голдоо уулзахыг зөвшөөрсөн бөгөөд зарах хэд зүйлээ бага оврын ачааны машин дээрээ тавьчихъя гэж хэлсэн юм. Гэхдээ ажлаа тарсныхаа дараа л ирэх боломжтой гэсэн ба тэр нь нилээд орой гэгээ тасарснаас бүр хойно болж таарсан юм. Бид хурдны замын хажуу талын зогсоол дээр уулзахаар тохирлоо. Тухайн үед 11 настай байсан хүүтэйгээ хамт бид хоёр өнөөх хоккейн хаалга ба босод зүйлийг багтаах боломжтой бидэнд байсан ганц унаа болох эхнэрийн мини ваныг асаан авч явсан юм. Ингээд ганц цагийн дотор өнөө зогсоол дээр хурж ирсэн ба орой болчихсон учраас өөр хүн амтан үзэгдэхгүй ч 3 шиг гэрлийн шонгийн ачаар дажгүй гэрэлтүүлэгтэй байхаач. Би тэр шонгуудын нэгнийхэн доор парклаад хүлээлээ. Яг цаг нь болоход бага оврын пикап машин хурж ирж замаас гарan над руу чиглэв. Дэгснээ миний машины чанга хурд хурж ирээд зогсчихлоо. Би бууж машин руу дөхөөд хартал дэвшин дээр нь юу ч харагдсангүй. "Стив мөн үү?" гэж машин дотроос над руу асуухад нь би мөн байна гэж хариулав. За, манай найз машинаараа нөгөө барааг одоо авчирч байгаа. Гиснээ машинаа хөдөлгөн миний машины урд авчираад парклчихсан тэр. Надад нэг л эвгүй санагдаад явчихав. Би хүүгээ машин руу буцаж ороод минийхээс бусад бүх хаалгыг нь дотроос нь төгжээд байж бай гэж хэллээ. Өөр хоёрч машины гэрэл хурдны замаас гарч биднэрөө тусах нь үзэгдэв.
Тэд хурж ирээд хажууханд зогсгоосон бөгөөд алин дээр нь ч хоккейн хэрэгсэл байгаагүй нь одоо бол гайхаад байхаар зүйл биш болж хувирсан байлаа. Зүрх тэсэж эхлэв. Миний санаа зовж байлаа. Өөртөө биш, харин ягаад ч юм хамт аваад ирсэн бяцхан хүүдээ санаа зовж байсан юм. Махлаг булчинлаг биетэй бадрун ирчүүд өнөө хоёр машинаас бууж ирцгээлээ. Тэд илт зүрдүүлсэн харцаар миний хөлнөөс толгой хүртэл гүйлхэн ширтцгээж байв. Тэгснээ нарны шил зүүсэн халдсан залуу баригл хоолойгоор мөнгө хаана байна гэж асуулаа. Би тэр сариу халаас руугаа гараа шургуулж хитвчээ гарган түүн рүү сарваж хүү бид хоёрыг зүгээр л явуулчихаач гэж гуйсан юм. Харин тэр миний хитвчнээс 100 орчим доллар гаргаж ирснээр учиргүй уурлаж илүү их мөнгө шаардах нь тэр. Тэгснээ тэр туслагч наран ч юм уу дагалдагч наран ч юм уу хоёр нөхөртэй хандаж миний хөөрөө заалаа. Би энэ үед түүнд битгий хүрээч гэж хашгиран гуйж байсан юм. Нөгөө хоёрын нэг нь машины маань цонхыг хагалсан бөгөөд хүү маань хэрхэн сэтгэл хөдлөмөр орилж байсан нь одоо ч чихэнд дуудах шиг болдог. Үүний дараа болсон зүйлийг бурхан миний залбиралд хариу өгсөн явдал гэхээс өөрөөр юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна. Урдны замаас нэг машин зогсоол руу орж ирэх нь харагдсан бөгөөд тэнд байсан ирчүүд бүгдээрээ дор бүрнээ зогсоод тэр зүгрөө хараагаа чиглүүллээ. Ойртод ирэх үед нь баярлсандаа миний дотор онгойх шиг л санагдсан. Учир нь тэр бол цагдаагийн машин байсан юм. Тэрээр ойртож ирээд юу болоод байгааг мэдсэн бололтой дохиолоо хангинуулан гэрлээ навчуулж эхэллээ. Нөгөө хүмүүс гяс машиндаа сууцгаагаад арилж оцсон юм. Гэхдээ машинуудын хоёр нь тэгж амжсан бөгөөд миний машины ард парклсан байснаа зугтаж чадалгүй тэр доороо цагдаа нарт баригдаж цагдаа нар нэмэлт хүч дуудсан. Би тэдэнд болсон бүх явдлыг тайлбарласан ба тэд өнөө барьсан хүмүүсээр заалгаад бусдынх нь ардаас нэмэлт хүч явуулсан юм. Аз болоход баригдсан нөхдүүд нь толгойлогчдоо нэг их үнэнч биш байсан бололтой. Аюулгүй байдлыг минь бодолцсон цагдаа нарын нэг нь намайг хүүтэй минь хамт гэр хүртэл дагаж явцгаасан юм. Хууль шүүхийн талаасаа юу болсныг нэг их дэлгэрүүлж яриад яхав. Гэхдээ өнөө хэрчүүд бүгд баригдсан боловч нэг нь л баригдаагүй гэсэн. Би инглигээд Craigslist-ийг ашиглахаа болчихоогүй. Гагцхүү хүүгээ аль болох оролцуулахгүй гэж шийдсэн. Дээд нь хүн амьтантай уулзаж өгч авалцахдаа энэ тал дээр маш болгоомжтой ханддаг болсон.